Алсын бараата улсван үдэн хээт гэрнэвэ. Ээжийн 100-ны талаар жоохон сонь сага ярьж байна. За хэдэн онд хийжсэн? Бурхан минь. Хэдэн онд Энэ ч одоо өргөнд оруулсан 100 бай? 1800 юу? энэ зоохойгоо Тэгээ хэдэн онд оруулж ирсэн өргөнд? энэ ч одоо бараг нэг 20 гаруй жилийн өмнө болов. Аав чинь ийм гоё хөдөр төмрөөрөө нэг дарахантай хийсэн байхгүй. За. Манайх чинь дээр үед ингээ том нэг тийм 200-ийн бош шиг нэ талч гэмээр юм уу. Тийм гоё том дугуй зоохтой байсан шүү дээ. За. Тэгээд яндан гэж юу вэ? Одоо нэг ус мусгүүд дээр үе ийм бүдүү тийм хоолой. Тийм том хүнд. Зөв төмөр хоолойг авч хийцэн яндан. Бүрийг даахгүйшгүй тийм том яндантай. Тэгээд манай ах дэгдэг байсан гэх юм аа. Эний гөргөний дараа тэрхээр нэг юу дуухтойгоог нарахаар нэг дугуун шиг харагддаг. За. Сүртэй байна. Тэгээ сүртэй. Гой бүр их том ингээ 200-ийн боошгоо тал гэсэн. Аа. Тэгээд нэг том тогоотой байд нэг цай 100 ванттай за. Тэгээд тэрний гадаа нааша өнөө жоод нэг хүнд яндан чи ингээ ачаараа сугараа унцдаг байна. Яндангаа дэгжгээ ингээ 100-аа энэ манай өргөөтэй зул өргөөтэй байхгүй. Оо шатаад. Тэгээд тэрний дараа тэгэхээр ч одоо бараг 80 онд манай зул өргөсөн юм ба шүү дээ. Тийм байна. 20-30 жил юм аахгүй. Тэгээд энийг юм хөдөр төмрөөр бүр өөрөө ингээ зориуд эцэг хөдөр төмөр байхгүй. Тэгээд хийгээ заагаа зураад нэг дархантай оюулаа хийсэн зов. Тэгээд тэрнээс чош одоо хэчнээ жил болж байгаа 30 жил. 30 жил энэ баг надтай ч хэцүү юм шүү. Тэгэхгүй яа дээ. Би жоохон байхад зуул өргсөн гэсэн. Тэгээд манай гэр шатаад гой том 100 зуул өргөдөө. Тэгээ энийг залгаж гисэн байна. За. Тэгээд тэрнээс хойш энэ чинь хоогуур ангиас юу болсон ма. Тэгээ энийг бас зарим хойтлоо нүүрс их төлдөг болохоор бас жаахан яагаад тэр хөхөөгийн сая солиуллаа. Бас муудан штэ юм сордоо баригдаа. Тэгээ содод одоо шинчлээд өнөөдөр одоо сайхан нарлаг намрын өдөр зууха дахид сэргээж байна. Дахид сэргээж ингээс ариун сайхан ганга арцаа хийгээд амт шимтмалынхаа шар тусыг сүүлнээ тастай ингээд гал шөрөн улаан галдаа зуух юугаа мэлаагаал гадаад